Хагарсан аяганы домог, сургамжит, богино өгүүлэлэг. Эрт цагт уулын хормойд нэгэн жижиг хийд байжээ. Тэр хийдэд олон жил ном сурсан нэгэн залуу шав амьдардаг байв. Тэр их ухаантай, бүх номыг хурдан цээжилдэг, багш нарын хэлсэн үгийг амархан ойлгодог. Гэвч түүнд нэг том сул тад байлаа. Тэр бусдын алдааг өршөөдөггүй байв. Хэн нэгэн аяг унагвал тэр уурлана. Хэн нэгэн үг буруу хэлбэл тэр шоолно. Хэн нэгэн ажил удаан хийвэл тэр дотроо дорд үзнэ. Нэг өдөр хөгшин багш нь түүнийг дуудаж хуучин шавар аяг өгчээ. Аягны ирмэг баг зэрэг хагарсан байв. Багш хэлв: "Энэ аягыг 3 өдөр хадгал. Харин хагархайг нь засах гэж бүү оролд." Залуу шав аягыг авлаа. Тэр аягыг харах бүрдээ дургүй хүрнэ. Ийм муухай эвдэрхий аягыг яагаад надад өгсөн юм бол гэж бодно. Эхний өдөр тэр аягаар ус уув. Ус баг зэрэг хагархай хэсгээр нь гоожив. Шав уурлав. 2 дахь өдөр тэр аягаар цай уув. Аягны ирмэг уруулд нь эвгүй хүрв. Шав бүр их дургүй болов. 3 дахь өдөр тэр тэссэнгүй. Аягыг багш дээр авч очиод хэлв: "Багшаа, энэ аяг хэрэггүй юм байна. Хагарсан, эвгүй, төгс биш. Үүнийг хайсан дээр." Хөгшин багш аягыг гартаа авч удаан ширтв. Тэгээд намуухан хэлв: "Чи зөв хэллээ. Энэ аяга хагарсан." Шав толгойд ахив. Гэвч багш үргэлжлүүлэн хэлв: "Гэхдээ энэ аяга 3 өдөр чамд ус өгсөн, цай өгсөн. Дард чинь дулаан мэдрүүлсэн. Тэр хагарсан ч үүргээ биелүүлсэн." Шав чимээгүй болов. Багш аягыг ширээн дээр тавиад хэлв: "Хүн ч гэсэн ийм байдаг. Зарим хүний үг хагарсан байдаг. Зарим хүний сэтгэл шарахтай байдаг. Зарим хүний зан төгс биш байдаг. Гэвч тэд бүгд хэрэггүй гэсэн үг биш." Залуу шав доош харав. Багш цааш нь хэлв: "Чи бусдын хагархайг хамгийн түрүүнд хардаг. Харин тэд чамд ямар дулаан өгч байсныг анзаардаггүй." Тэр үг шавийн зүрхэнд хүнд тусав. Учир нь тэр өөрөө ч бас төгс биш байлаа. Тэр заримдаа бардам, заримдаа хатуу, заримдаа бусдыг гомдоодог. Гэвч багш нь түүнийг хаяагүй. Харин засархыг нь хүлээж байжээ. Тэр өдөр залуу шав хагарсан аягыг дахин гартаа ав. Энэ удаа тэр хагархайг нь биш, дотор нь үлдсэн дулааныг мэдэрлээ. Түүнээс хойш тэр бусдын алдааг харахаас өмнө тэдний сайн талыг харахыг хичээдэг болов. Олон жилийн дараа тэр өөрөө багш болжээ. Түүний ширээн дээр үргэлж нэг хуучин шавар аяга байдаг байв. Ирмэг нь баг зэрэг хагарсан. Гэвч хизээж хаягдаагүй. Учир нь тэр аяга нэгэн үннийг сануулдаг байлаа. Сургамж. Төгс хүн гэж байдаггүй. Хүн бүрийн дотор нэг хагархай бий. Гэвч тэр хагархай нь хүнийг хэрэггүй болгодоггүй. Заримдаа бид бусдын алдааг хэд том хардаг. Харин тэдний өгсөн дулаан, тус, хайр, үнэнч сэтгэлийг мартдаг. Хүнийг хагарсан хэсгээр нь биш, дотор нь үлдсэн гэрлээр нь үнэл.